Please welcome Pastor Jonathan David and Hongro. It is an honor and a privilege to be here. Ирсэндээ үнэхээр баяртай нэр төрийн хэрэг байна. It is my first time in Mongolia. Монголд анх удаа ирж байгаа би. It is the first time I traveled to a very new country for the first time with my son together. Тэгээд цоошийн улсад хүүтэйгээ хамт анх удаа ирсэн тохиолдол маань бас болж байна. And I'm very excited to be here. Тэгээд энд байгаадаа маш баяртай байна. My name is Jonathan Chow. Намайг Jonathan Chow гэдэг. I'm the senior pastor of Better Life Church Taipei. За Тайпей хотын Амин талах цуглааны пастор байгаа. I bring my greetings from my church in Taipei. Тайпей дахь чуулганаасаа та бүхэнд мэндчилгээ төвшүүлж байна. And my father, Pastor Nathaniel, sent his greeting to Pastor Babal. Тэгээд манай аав пастор Натаниэл пастор Батуулдад бас мэнд хүргэсэн шүү. My father is 84 years old. Манай аав одоо 84 настай хүн байгаа. And he's still very busy ministering in the Lord. Тэгээд эзэн дотор үйлчлээд маш завгүй явсаар байгаа, үйлчлсээр байгаа хүн байна. Our church, we just celebrated our 70th anniversary last year. Тэгээд манай чуулган болохоор 70 жилийн ойгоо өнгөрсөн жил тэмдэглэсэн. And River Life will be celebrating their 30th this year. Тэгэхээр одоо Амин гол чуулганы маань хувьд болохоор 30 жилийн энэ жил тэмдэглэж байгаа шүү дээ. Америкт байдаг чуулган маань. I have 3 kids. За би 3 хүүхэдтэй. My oldest is a girl. Her name is Abigail. За том нь болохоор Abigail гэдэг охин байгаа. She's 17. 17-той. And Zach is my second son. Second kid. Зак болохоор 2 дахь хүүхэд нь He's 15. 15-тай. And my youngest is going to be 12. Одоо баг нь болохоор 12-тай болох ч байгаа. He's a boy as well. Тэгээд хүү. So I'm very happy to be sharing the word of God with you this morning. Энэ өглөө та бүхэнд эзний үгийг хуваалцах гэж байгаадаа үнэхээр баяртай байна. We're going to be looking at the book of Galatians, the letter to the Galatian church. Галатын чуулганд зориулж бичсэн загтлаас буюу Галат номоос өнөөдөр та бүхэнд хуваалцах болно. And we're going to be reading from chapter 5 verses 16 through 26. За 5 дугаар бүлгийн 16-аас 26 дугаар ишлэлийг хамтдаа харцгаая. And the title of my sermon is Live in the Spirit. Тэр энэ одоо номлолын маань гарчиг болохоор сүнсэн доторх амьдрал. So I'm going to ask my translator Hanra to read it in Mongolian. За тэгээд эндээс би уншаад өгье. Махбодын үйлс гэж энэ. За харин би та нарт хэлье. Сүнсээр яв. Тэгвэл та нар махбодын хүслээ гүйцэлдүүлэх гэхгүй. Яагад гэвэл махбод сүнсний эсрэг хүсдэг. Сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Хүссэн юмыг чинь хийлгэхгүй тулд махбод сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ. Хэрвээ та нар сүнсээр удирдуулдаг бол хуулийн дор ис байна. Харин махбодын үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхаарал, бузар тачаал, садарлал, шүтэн шүтлэг, ид шид, дайсагнал, хэрүүл маргаан, хардал, уур хилэн, хуваа хичээсэн зан, хагарал, тэрс үзэл, атаархал, архитал, утга учиргүй наргиж цэнгэх нь маа. Би урд нь та нарт сануулж байсанчлан сануулъя. Ийм зүйлсийг үлдгэсэд Бурхны хаанчлыг өвлөхгүй. Харин сүнсний үр жимс бол хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэмжит чанар, дүлгөөн зан, өөрийгөө захирах зэрэг юм аа. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй. Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн махбодыг бузар хүсэл тачааллын хамт цагалмайд цовдлсон. Тиймээс хэрвээ бид сүнс дотор амьд байгаа бол мөн сүнс дотор явцгаая. Бид нэг нэгнээ өдөөн сүрэхгүй, өөр зураа атаархан сайрхахгүй байцгаая. Amen. Now, in this portion of scripture, we have the fruit of the Spirit. Тэр энэ хэсэгдэр бас нөө сүнсний үр жимсийн талаар гарч байгаа. And we're familiar with the fruit of the Spirit. Сүнсний үр жимсийг бүгдээрээ нэлээд сайн мэднэ шүү дээ, тийм? Love, joy, peace, forbearance, kindness, goodness, faithfulness, gentleness, and self-control. Хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэмжит чанар, дүлгөөн зан өөрийгөө захирах юм аа. But not only do we have a list of the fruit of the Spirit in this portion of scripture that we just read.
Тэгэхээр одоо бүгдээрээ тэгээ яг энэ хэсэг дээр сүнсний үр жимсийг ямар ч байсан ингээд уншчлаа. Бүгднийг тоочоод харчихлаа. There is another list of things that we just read. Гэхдээ нөгөө талд нь дахиад бас нэг жагсаалт байгаа тий баахан юмнууд бичсэн байна. And it talks about the acts of the flesh. Энэ нь болохоор махбодын үйлс байгаа. Sexual immorality, impurity, debauchery, idolatry, and witchcraft, hatred, discord, jealousy, fits of rage, selfish ambition, dissension, factions, and envy, drunkenness, orgies, and the like. Тэгээ энэ нь болохоор завхаарал, бузар тачаас, садарлал, шүтэн шүтлэг, эд шид, дайсагнал, хэрүүл маргаан, хардалт, уур хилэн, хуваа хичээсэн зан, хагарал, тэрс үзэл, атаархал, архиталт, утга учиргүй, наргиж цэнгэх юм аа. Now, when you look at that list, Тэгээ одоо энэ жагсаалтыг харах юм бол you're thinking, now that must be a list of unbelievers. энэ ч нөө итгэдэггүй хүмүүсийн талаар ярьж байгаа жагсаалт байна. Gentiles that do not know God. Бурхныг мэдгүй хүмүүс ийм байдаг үсттэй. But if you understand, it's a letter written to the Galatian church. Гэтэл энэ загтлыг Галатийн чуулганд зориулж бичсэн байгаад байдаг. It's not a letter, it's not talking about unbelievers. Тэгэхээр энэ юу гэж юм гэхээр итгэгчдийн талаар, үл итгэгч нарын талаар яриаггүй гэсэн It's үг. not talking about the people that do not know God. Бурхныг мэддэггүй хүмүүсийн талаар яриаггүй гэсэн үг. Now let me give you a backdrop to the Galatian church. За, Галатийн чуулган ямар байсан талаар баг зэрэг мэдээлэл өгье. When Paul first came to Galatia, Паулыг Галатад анх ирэх үед here's what Paul was preaching. Паул ийм зүйл номлож байсан. Believe in Jesus Christ Есүс Христэд итэг, and you shall be saved. та нар аврагдах болно. And when you're saved, Хэрвээ тэгээд чи аврагдсны дараа obey him, Бурхныгаа даг, obey the law. хуулийг даг бас. And then Paul left. Тэгж хэлээд Паул яваад өгсөн. But another group of teachers came. Тэгээжсэн чинь өөр багш нар гэрсэн. They taught something that sounded similar. Тэгээд тэр нь яасан бэхээр ер нь бол ийм төстэй дуу юм одоо ярьж зааж ирсэн. They said, believe in Jesus Christ, Есүс Христэд итэг, but obey the law. гэхдээ хуулийг даг. Then you will be saved. Тэгээд аврагдана гэсэн. Now that sounded very similar. Тэгэхээр ер нь ингээ ялгаа нь бараг сонсогдохгүй байгаад. It's just that the order of the last two is switched. Тэгэхээр хоёр сүлийн өгүүлбэрийн байрыг нь солиод тавьсан байна гэсэн. It sounded kind of right. Ер нь бол бараг л зөв сонсогдоод байгаа тий. Believe in Jesus Christ, Есүс Христэд итэг, obey the commandments, хуулийг даг, then you are saved. тэгж байж аврагдана. What is the difference between the first one that Paul taught? Харин Паулын ярьсан тэр ихний дарааллын одоо гол зүйл нь юу юм? See, Paul taught believe in Jesus Christ. Харин Паул юу гэж хэлсэн бэ гэхээр You Есүс are Христэд saved. итэг, тэгвэл аврагдана. You are saved. Есүс Христэд итгэвэл Then you аврагдана. can obey the law. Тэгээд хуулийг дагж чадна гэсэн. The difference between the two is one is gospel, one is not the gospel. Тэгээ энэний хоёрын ялгаа юу юм гэхээр нэг нь сайн мэдээ, нөгөөх нь сайн мэдээ биш. One is the gospel that saves us. Нэг нь болохоор биднийг авардаг тэр сайн мэдээний талаар. One is law that will bind us. Нэг нь болохоор биднийг хүлдэг хуулийн талаар юм. So when you look at that list, I'm sorry, I closed your Bible by accident. When you look at that list, Тэгэхээр энэ жагсаалтыг харах юм бол it's talking about the acts of the flesh. тэгэхээр мах бодийн үйлсийн талаар яриад байгаа. Here's how Paul starts out. Тэгэхээр Паул ингэж хэлсэн байна. Paul talks about there's actually a war within every believer. Итгэгч болгоны дотор дайн тулаан явагдчихдаг гэдэг талаар ярьж хэлсэн байна. There are two natures in Christian. Тэгэхээр Христ итгэгч хүний дотор хоёр төрлийн ийм нэг одоо хүн байна гэсэн. There is the Spirit of God that is operating within us. Бидний дотор ажиллаж байдаг эзний сүнс байгаа. But then there's works of the flesh that is contrary to the Spirit. Харин нөгөө талд нь мах бодийн үйлс буюу нөгөө эзний сүнсний эсрэг ажиллаад байдаг нэг зүйл бас байгаа. So that sinful nature is still fighting against the Spirit of God. Гэтэл бидний мах бодийн гим нүгэлт тэр үйлс нь бурхны оршихуй бурхны сүнсний эсрэг үргэлж ингэ тэмцээд байдаг. Now to be fair, we're even at war before we become believer. Тэг яг нөгөө яг тодруулж хэлэхдээ ер нь бол яг үннийг хэлэхэд бол итгэгч болохоосоо ч өмнө бид нар дотроо юм өрчлөлтэй л байдаг шүү дээ. Before we become believer, Итгэгч болохоосоо өмнө we are at war with God. бурхантай бид нар ингээд одоо тулгаантай байна.
Now, there's that war we all have to lose. Гэтэ яг энэ одоо тулаанд бол бурхантай үзэлцээд байгаа итгэгч биш байх тулаанд бол бид нар ялагдах ёстой. So we surrender our life to Him. Тэгжээж бид нар эзэнд одоо бууж өгөөд өөртөө өгөх юм. And the Spirit of God comes inside of us. Ингэж байж эзний сүнс бидний дотор орж ирдэг. Then when we begin this struggle that Paul is talking about, Тэгэхээр we begin this struggle that Paul is talking about. тэнгууд тэр нөгөө тулаанаасаа гарчаад одоо энэ Паулийн яриад байгаа тулаанд бид нар орчдөг гэсэн үг. Now, when you look at the fruit of the Spirit, Тэгэхээр сүнсний одоо үр жимсийг харах юм бол joy, peace, forbearance, gentleness, all those things, тэгээд хайр, баяр баясгалан, төвчээр, амар тайван эдгээр бүхий л зүйлс нь. sometimes we think of these as virtues or kind of a character building characters. Тэр эдрийг бид нар юу гэж боддог вэ гэхээр энэ болохоор юм зан чанар бидний дотор бүтээх гээд байгаа бурхны юм зан чанар юм одоо бий болох ёстой зүйл гэж бодоод байдаг. And this is how we think. Ингэж бид нар бодох гээд байдаг. I need to work hard to be more patient. Би төвчээртэй болохын тулд илүү их хичээж, илүү их ингээд чармаах хэрэгтэй. I need to work harder to be more gentle. Илүү илдэг зөөлөн болохын тулд би улам их хичээж зүтгэх хэрэгтэй. But we got it all wrong. That's not how we think. That's not how we should think of the fruit of the Spirit. Хэрвээ бид нар ингэж бодож ивэл буруу байхгүй яагаад гэвэл сүнсний үр жимс чинь тэгж бий болдог юм ерөөсөө. Because if we look at the acts of the flesh, Хэрвээ бид нар энэ махбодын үйлсээ харах юм бол let me ask you a question. нэг асуулт асууя. How many of you work hard getting jealous? За атаархын тулд ингээм амар хичээж үзчихсэн хүн байна уу? How many of you know you don't have to work for any of those things? Энэ нөгөө өмнөх часаалт дээр байгаа зүйлийг бид нэр хийхийн тулд биднээс гарахын тулд нэг юм зовоод ах хэрэггүй байдаг тий. We become envious. Өөртөө шууд атаархаал. We become jealous Тэгэл нөгөө хүндээ ингээл жөтөөрхөөл хорсоод эхэлдэг. without us even wanting to become jealous or envious. Атаархаж ингэж хорсмооргүй байсан мөртлөө л өөрөө ингээл шууд хийчихдээ шүү дээ. It grows. Ингээ ургаад эхэлнэ. It grows naturally. Ер нь бол байглаараа тэ натуралаараа эдгэр зүйлс биднээс ингэж ургаж гарч ирдэг гэсэн. So the fruit of the Spirit grows naturally as well. Тэгэхээр энэ нөгөө сүнсний үр жимс маань бас ингэж натуралаар ургаж гарч ирдэг байна. So that's what so I'm going to share with you the secret within this portion of scripture. Тэгэхээр яг энэ хэсэгдэр байгаа нэг нууцыг би та бүхэндээ хуваалцъя. So see, Paul says, walk by the Spirit and you will not gratify the desire of the flesh. За Паул ингэж хэлсэн байна. Харин Verse 16. 16 дугаар ишлэл дээр сүнсээр яв тэгвэл та нар махбодын хүслээ гүйцэлдүүлэх гэхгүй гэсэн байна. For the flesh desire what is contrary to the Spirit, and the Spirit what is contrary to the flesh. Яагаад гэвэл махбод сүнсний эсрэг хүсдэг, сүнс махбодын эсрэг хүсдэг юм аа. They are in conflict with each other so that you are not to do whatever you want. But if you are led by the Spirit, you are not under the law. Тий хүссэн юмсыг чинь хийлгэхгүй тулд махбод сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ гэсэн байна. So how many of you Okay. Хэрвээ та нар сүнсээр удирдуулдаг бол хуулийн дор эс байна. How many of you do not want to gratify the desire of your flesh? Raise your hands. За одоо шүү дээ махбодынхаа хүслийг дагмааргүй байгаа хүмүүсээ бол гараа үргийдэх үү. Now, the verse it says walk by the Spirit. Тэгээ энэ ишлэл маань сүнсээр яваа гэж хэлсэн байна. Now, how do I walk by the Spirit? За тэгвэл сүнсээр яаж явах юм? Because I don't want to gratify the desire of my flesh. Яг тэгвэл би махбодынхаа хүслийг гүйцэлдүүлмээргүй байна шүү That дээ. is a great question. Сайн асуулт. The key verse is actually in verse 18. За тэгвэл энэ дээр түлхүүр ишлэл нь 18 дугаар ишлэл гэсэн үг. But if you are led by the Spirit, you are not under the law. Хэрвээ та нар сүнсээр удирдуулдаг бол хуулийн дор эс байна. Now, you got to follow, okay? За одоо яг анхааралтай сонсоорой заяа. Now, we're talking about walk by the Spirit. We're talking about the flesh, it desire what is contrary to the Spirit. Тэр махбод болохоор сүнсний эсрэг зүйлийг хүсдэгэ гэж бид нар уншиж байгаа. So, you got the flesh is at war with the Spirit. Тэгэхээр нэг талаас махбод нөгөө талаас сүнс ингээд тулаад байна гэсэн үг. Is that clear? Ойлгомжтой тий? Okay, but verse 18 says,
If you are led by the Spirit, you are not under the law. Тэгэхээр 18 дээр харин юу гэсэн гэхээр сүнс хэрвээ та нар сүнсээр удирдуулдаг бол хуулийн доор байхгүй байна гэж бичсэн байна. Which means if you are still under the law, you're not led by the Spirit. Энд юу гэсэн үг вэ гэхээр хуулийн доор байгаалаагаа бол сүнсээр удирдуулахгүй байна гэсэн үг. So not only is the flesh at war with the Spirit, Тэгэхээр зөвхөн махбод сүнс хоёр хоорондоо ингээд тултаад ирэх юм биш. Spirit is at war with our flesh. Тэгэхээр сүнс бас одоо бидний махбодтой тултжаа гэсэн. Spirit is also at war with us being under the law. Харин үүнээс гадна сүнс бас юуны эсрэг тулаад байдаг вэ гэхээр бид нар нөгөө хуулийн доор байгаад байгаатай маань тулалдаад байдаг гэсэн. Now, what is the law? Тэгэл хууль гэж юу юм? Because what I'm saying is going to challenge your mindset. За тэгэхээр яагаад гэвэл одоо миний ярих гэж байгаа зүйл таны ингээд сэтгэлгээнд чинь нэг тийм сорилттэй өгөх гэж гэсэн үг. Ямар нэг юм өөрчлөлт. But when we talk about the law, you're going to think about the 10 Commandments. За хууль гэж юу юм гэхээр одоо бид нар юу гэж бодож байгаа вэ гэхээр 10 тушаал Or the regulations or the requirements in the Old Testament. хуучин гэрээний нөгөө нэг баах дүрм журмууд гэж бид нар бодож байна. So, but you have to understand what does that mean being under the law? Тэгвэл яг тэр нөгөө хуулийн доор байгаад байгаа гэдгийг яг юу гэж ойлгох юм? See, law, the purpose of law is so that we could live according to what God commands so that we would be justified. Тэгэхээр хуулийн зорилго юу юм бэ гэхээр бид нар хуулийн дагуу амьдрснараа бид нар одоо бурхан биднийг зөвтгсөний яг тэрнийхэн дагуу зохистой явах байгаа. So law has to do with being righteous. Тэгэхээр хууль юуг ярьдаг вэ гэхээр зөвхт байх тухай ярьдаг. Now, because righteous is a term that we use in church. Тэгэхээр нөгөө зөвхт байдал гэдэг одоо хэллэгийг чуулган дотор бид нар их хэрэглээд байдаг штеп. Now, when the Bible talks about if we obey the law completely, we become righteous. Тэгэхээр энэ дээр юу гэж ярьдаг вэ гэхээр бид нар хуулийг төгс ингээд биелүүлж чадах юм бол зөвхт болно гэдэг тухай бас байгаа. But the problem is that we have all sinned and fallen short of God's glory, which means that we will never be righteous based on law. Тэгэнгүүт гол асуудал нь юу байгаа юм бэ гэвэл бид нар гим нүгэлд унсан учраас бид нар хуулийг хизээж тэгж төгс төгөлтөр дагаад тэгээ тэрнээсээ болоод нөгөө одоо зөвхт байдалд хүрч чадахгүй болсон байхгүй. Бүгдээрээ бурхны алдаргүйгээр үүнийг хийж чадахгүй хүрч чадахгүй болсон байгаа. Let me help you understand what does it mean by being righteous. За зөвхт байдал гэж юу юм бэ? Зөвхт байх гэж юу юм бэ гэдгийг тайлбарлая. Being righteous actually means being accepted. Тэгэхээр зөвхт байна гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн байх юм. Now, so when we talk about being under the law, Тэгэхээр here when it talks about being under the law, you're not under the law. энэ хэсэгт байгаа та нар хуулийн доор байхгүй байгаа гэж байгаа тэр хууль гэдэг нь Паул юу ярьж байгаа гэхээр Which means that we're not accepted by God based on our behaviors or performance. тэгэхээр энэ дээр Паул юу гэдэг нь гэхээр бид нар өөрсдөө ингээд хэр сайн байгаагаасаа ямар гүйцэтгэлтэй чадвартай байгаагаасаа ч юм уу ямар зан характертай байгаагаасаа болоод бурхны өмнө зөвхт болж чадахгүй юм аа гэдэг хэлж байгаа. We are accepted by God based on His grace that we believe in Jesus, we receive that salvation. Тэгэхээр бурханд яаж бид нар хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм бэ гэхээр бид нар Есүс Христэд итгээд итгэснийхээ улмаас бид нар бурханд зөвхт гэж тооцогдож байгаа учраас хүлээн авагдсан байхгүй. Because it's grace, for all of us, we don't like the concept of grace. Бид нар нэгүсэл гэдэг энэ ойлголтын талаар нэг ярих дуртай ч биш, энэ талаар нэг яриад байдгүй те. Even though God accepted me, but I have another standard that I'm familiar with. Я бурхан нэгүслээрээ бид нарыг аварчаад байдаг. Нэгүслээрээ аварчаад байтал надад дахиад өөр стандарт байгаа байхгүй. Би ийм юмээр. So law has to do with standard. Тэгэнгүүт энэ хууль гэж байгаа зүйл нь стандартын тухай юм. I have another standard that I am used to. That's where I get my acceptance from.
Тэгээд яаж юм гэхээр тэр нөгөө ингийн тулд ингэх ёстой гэсэн стандарт надад байгаа учраас тэрийгэ хийж иж би хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн ойлголттой. Би дасцсан тэрэндээ. And for every one of us, that standard is different. Тэнгүүд хүн болгоны тэр нөгөө нэг стандарт нь ялгаатай байгаа. It could be working hard. Энэ нөгөө хичээнгүй ингэж ажилдаг те хөдөлмөрч байх. It could be getting into a good school. Мундаг сургуульд тэнцэж орох ч юм уу. Having a respected job. Хүндлэгдсэн ажилтай байх. Being wealthy. Хөрөнгө мөнгөтэй байх. Whatever it is. Тэр стандарт нь юу ч Even though we are saved by grace, хэдийгээр бид нар нэгүслэр аврагдчихад байгаа oftentimes мөртлөө as a believer, we still go back to being under the law. тэгээ аврагдчихад байхад бүх юм болцоод байхад буцаал нөгөө нэг хуулийнхаа доор орох гээд дуртай нөгөө тассан юмруу яваад байдаг. Because we live with that standard all our life. Тэгэхээр яагаад гэвэл бид нар тэр стандарттай насан туршдаа амьдардаг. Whatever that is for you. Яг таны хувьд тэр стандарт нь юу ч байсан гэсэн бид нар насан туршдаа яг тэрнийхээ дагуу явдаг. Can I open up a little bit and share with you? За тэгээ би өөрийнхөө талаар бас тэ нэлээд юм нээлттэй ярьчих. You know, this standard also has to do with the inner idols that we have, the idolatry that we have. Тэгээ энэ стандарт болохоор юу ээж болтгоо гэхээр бидний дотор байдаг нөгөө хуурамч шүтэнтэй холбоотой байдаг. And for me, I'm going to open up and share with you. Би тэгээд та бүхэнд өөрийнхөө талаар ярил л да. For me, it's all about approval. Энэ бол миний хувьд болохоор одоо Affirmation. хүлээн зөвшөөрөгдсөн байдал те за сайн бай шүү гэж хэлүүлэх тэр зүйл байсан ма магтуулдаг те хүлээн зөвшөөрөгдсөн сайн байна гэж хэлүүлэх. Now, I don't. Do you guys do the 5 languages of love? Yeah, Like the yeah. 5 languages of love? Are you familiar with the 5 languages of Нөгөө love? хайрын 5 хэлний талаар ойлголтыг манай чуулганыхан мэдэн шүү дээ. There are words of affirmation, Тэгээ нэг нь болохоор нэг магтаалын үг, service, үйлчлэх, gifts, тэгээ бэлэг, quality time, чанартай цаг, physical touch. тэгээ биеэр ингэж хүрэлцэх те. You know, for my wife Eileen, her top 3 Би love ихнэрийнхээ тухай language. ярих юм бол ихнэрийн маань одоо 3 одоо топтэй хайрын хэлний үг гэхээр It's quality time. чанартай цаг, Number 2 is quality time. хоёрдугаарт нь дахиад Number чанартай цаг, 3 is still quality time. гурав дахь хайрын хэл нь бас л Quality чанартай time, цаг. quality time, quality time, quality. The only thing she understands is quality time. Тэр хайрлаж байгаа мэдрэх ганцхан тэр зүйл нь болохоор чанартай цаг хамт өнгөрүүлэх юм байна л да ихнэрийнх нь хувьд. And for me, Харин миний хувьд гэвэл the way I give love, би хайрыг ингээ илэрхийлдэг хэл маань it's through acts of service. үйлчилж өгдөг, юм хийж өгдөг юм байна. But for me to receive, Харин би хүлээж авахдаа надад хайртайг яаж мэдэрдэг вэ гэхээр it's words of affirmation. уран зоригийн магтаалын үгнүүдээр би I mean, words хүлээж of авдаг. affirmation come so deep. Oh, Ингээл нам магтаал хэлэх юм бол амар гээ гүнзгий ордог тий. and my daughter, Харин миний охин болохоор she speaks my love language. охин маань тэр хэлээр маань ярьж чаддаг. I don't cook often in the house, Би ер нь гэртээ нэг хоол хийгээд байдаг л дээ. but whenever I cook, Тэгээ хоол хийнгүүт she gives me feedback of how wonderful my dinner dish are. тэгэл би нэг байж байгаад нэг хоол хийнгүүт охин маань тэ миний хийсэн And Zach is getting ямар гоё юм бэ really, гэдэг. he's getting pretty good at my love language too. Зак ч гэсэндээ бас тэр хайрын хэлээр маань аягүй сайн ярьж чаддаг. He always say, thank you, Dad. Аа Thank you. стаг баярлаа гэдэг. He will appreciate me. Тэгээд үнэхээр нөгөө хийсэн зүйлд маань талархаж ярьж чаддаг. But my wife, on the other hand, Харин эхнэр нь маань яадаг this is гэхээр absolutely not her language. түүний хувьд энэ бол ерөөсөө хайрын хэлмэл нэг ч байхгүй. So I'm confessing to you that I have a standard. Тэнгүүд би энд юу гэж юм гэхээр би та бүхэнд үннээ хэлж чинь те надад ийм стандарт байгаа байхгүй. Which means when people approve of me, Тэг хүмүүс намайг ингээд те алга ташаад магтаад ингээд зөвшөөрөх юм бол I feel accepted. би ингээд хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмж авдаг. I feel good about who I am. Би хинбэ гэдэгтээ ингээд урам зоригтой болдог. I remember becoming the senior pastor about almost 4.5 years ago. За тэгээд одоо би санаж л да 4.5 жилийн өмнө 4 жил хагасан өмнө би чуулганыхаа тэргүүн пастор болсон. In the midst of COVID. Тэгээ энэ чинь нэг ковидын үе байлаа. And church was going through a lot of transitions. Тэгээд тухайн үед нэг ковидын үеэр чуулга маань бас нэлээд шилжилтээр явж A байсан. lot of changes. Маш олон өөрчлөлт гараад.
We're doing just a lot of different things in the church. Тэгээд чуулганда нэгэн зэрэг ингээ олон зүйлийг эхлүүлсэн хийгээд And I'm явчихсан. seeing the leaders coming together, Тэгэл удирдагч нар маань цуглараад different generations collaborating. тэгэл өөр нь уюуд ингээ хамтарч ажиллаад It's incredible. үнэхээр гайхалтай байсан. And I remember last year Тэгсэн өнгөрсөн жил болохоор in one of the leaders monthly leaders meeting, сар болгоны нөгөө удирдагч нарын уулзалтын үеэр and then I see the different pastors sharing on the stage. Different pastors sharing on the stage. тэгээд нөгөө пасторууд маань ээлжилжээрээ гарч ирээд юмаа хуваалцаж ирсэн байл та одоо энэ дээр гараад And I'm sitting on the first row where Pastor Bubba is sitting right now. тэгээд би тэр үед болохоор яг энэ эхний игнэнд ингээ тэрхэн пастрын маань сууж байгаа газар шиг энэ ийм ойрхон ингээ сууж ирсэн. And I was so amazed. Тэгэл маш ингээл үнэхээр ямар гайхалтай юм бэ And I гэж бодоод. watch him, I'm like, I'm so proud of them. They're so incredible. Тэгэл тэр пасторуудыг хараад үнэхээр ста мундаг байна, гайхалтай байна гэж маш бахархажсэн. Different generations working together. Өөр уюуд ингээ хамтарч ажиллаад I was so happy and excited. маш баяр хөөртэй байсан. So following week, Тэгсэн дараагийн 7 хоног when we had a meeting, нэг уулзалт хийсэн чинь I was telling them, encouraging them. I said, you guys are so amazing. тэгэл нөгөө хэдтэйгээ уулзалт та нартай гайхалтай байлаа, та нар мундаг байлаа гэл. I said, even I was learning new things from you guys. Та нараас би ингээд би хүртэл юм шин юм сурлаа тий. So I asked them, have you guys heard anything from our leaders about the meeting? За тэгээ та энэ одоо уулзалтын талаар ямар нэгэн юм сурсан уу? So they began to share. Тэгээд ярьж гисэн байна. Yeah, people are excited. Хүмүүс маш тэ ингээд сэтгэлийн They're хөдлөлтөд excited about the church. чуулга маань ямар гоё болж байна And гэх. I'm like, yes. Тийм ээ гэж би бодоо ажиллаа. And one pastor, he said, oh, they're so looking forward to the leaders meeting every month. Тэгэл сар болгон болдог одоо удирдагч нарын уулзалт хурдан болоосоо гэж бүр хүлээгээд идэг болчлоо. They said it's so different from last year. Өнгөрсөн жилийнхээс бүр шал өөр байсан гэж хэлсэн. Now, let me explain to you. За тэгэл нэг юм хэлье. This year, we have every pastors working together to do the leaders meeting. Энэ жил болохоор яасан гэхээр бид нар бүх пасторууд хамтдаа нөгөө удирдагч нарын уулзалтаа зохион байгуулсан байна. But last year Өнгөрсөн was just me. Өнгөрсөн жилд нь болохоор би хийцэн байхгүй тэр юм. It was just me. Би л зохион байгуулсан. Occasionally, my wife would come and help. Тэгээ эхнэр маань хаяа хурж ирж ингэж тусалсан. But- Гэтэ би хийсэн. It was 90% just me. Тэгээд ер нь бол 90% нь би ингээл өөрөө зохион So байгуулсан гэсэн. when he said, "It is so good, it is better than last year," Тэгсэн чинь нөгөө хүн маань хэлэхдээ те амар гой сайн байсан. Өнгөрсөн жилийнхээс хамаагүй дээр гэж хэлэнгүүт надад something came inside. миний дотор ингээ нэг юм ороод ирсэн. I felt something. Нэг юм ингээ мэдрэгдэхгүй юу? Have you ever felt something? Нэг юм ингээ мэдэрчээсэн хүн байна уу? No, a second ago, I was really proud of the team, Нэг секунд юм би тэр багаараа үнэхээр бахархчихсан байхгүй. but that comment, Тэгсэн тэр комментиг сонсонгууд something sour. нэг тийм сонин гашуун юм ингээл төрөө явчихлаа. I can't say, not bitter, but sour. Яг нөгөө нэг эсгэлэн яг гашууж биш юм And байна. I remember the Bible story Тэгээ би Библийн түүхийг санасан. about the women chanting, Saul slaying 1,000 and David slaying 10,000. Тэгсэн тэн дээр нөгөө Библийн түүх байдаг шүү дээ. Саул одоо 1000-ыг, Давид 100000-ыг одоо Do you remember that story? Түүхийг санаж байна уу? See, why couldn't the woman just say Saul slaying 1,000 and stop there? Тэгээ яга эмэгтэй ч зүгээр Саул 1000-ыг алсан ингээ хэлчээ зогсчиж болоог байна. Тэгэл чимээг See, болчихгүй. Saul would have been fine. Тэгээ Саул тэр үед бол ямар ч And you can talk about David another time. Тэгээ дараа нь л Давидын талаар өөр газар ярина. But when you put the two side by side, Гэхдээ энэ хоёрыг ингээ зэрэгцүүлээд тавьчихаар see, I was like, you guys are so good. тэгээ би яаж хийсэн гэхээр та нараас мундаг шүү гэж хэлээж л. But then they said, it's better than last year. It's better than you. That's what they said. Тэгвэл нөгөөдөл болохоор таны хийснээс хамаагүй дээрээс байгаа гэж хэлчихэж байгаа. You're good, but not that good. You can't be that good. Та сайн. Гэтэ тийм ч сайн бол биш. Та тийм байж чадахгүй хаа. I want to show you, Тэнгууд if we're still under the law, see, you can't help but being jealous. тэгэхээр бид нар эндээс юу би харуулмаар байна гэхээр бид нар тэр хуулийн доор байгаад байгаа биш. I'm trying to be an empowering leader. Би ингээд тэ жишээлбэл тэр атаархал
төрөөд байгаа маань махбодын үс буюу миний тэр But стандарт without me байгаа. knowing, jealousy creep in. Without me knowing it, it's actually I'm growing jealousy. Тэнгууд одоо би ингээл те бусдыг босгон байгуулдаг юм удирдахч байх гал пасторд байх гал хичээж гингууд атаархал ч юм уу те дотроос ингээл гинт ингээл орж ирээл ингээ ургаад эхэлж байгаа. So how do you know? So we all have this idol. Not everyone has approval like me, but you all have something. We all have something. Тэгэхээр энэ нөө миний мэдээчгүй байхад үсэж байгаа энэ шиг ийм зүйл биднэрт бүгдэнд нь байгаа. Яг бүгдээрээ над шиг ингээ хүлэн зөвшөөрөгдөх тийм одоо стандарттай биш байж болно. Гэхдээ хүн болгонд байдаг. Now, then how do we know when we are being led by the Spirit or when we are being led by the works of the flesh or the desire of the flesh? За тэгвэл бид нар яг сүнсээр удирдуулаад байна уу? Эсвэл махбодороо удирдуулаад байна уу гэдгээ яаж ялах вэ? It's actually our motivation. Энэ бидний нөгөө нэг мотивацтэй одоо юмыг хийх гэж байгаа цаад санаа маань ахгүй. Now, see, the cars we have outside, there are two kinds of cars. Two kinds of cars. За сэдлийн талаар юм байна. Тэгэхээр бидний одоо чинь гадуур байгаа машинуудыг харъя л та. Хоёр төрлийн машин байгаа. You have the electric car now with where the car is powered by electricity. Одоо ингээд цахилгаан машинтай болсон. Where you have the traditional petrol or gasoline car. Тэгээд нөгөө талд нь болохоор бензинээр явдаг нөгөө одоо уламжлалттай бидний ундаг машин. They're power completely different source, but they do the same thing, get you from one point A to point B. Ер нь бол цахилгаан машин, бензин машин хоёр бол ер нь яг л ижилхэн үүрэгтэй, ижилхэн ажилдаг те харин их сурвалжин шал хоёр өөр зүйл мөртлөө яг л нэг зүйлийг хийж чадна. So even when you do something good, something spiritual, Тэгвэл заяа бид нар маш сайн зүйл хийдэг. Эсвэл амар сүнслэг юм хийж байгаа ч гэсэн it still could be powered by the wrong motivation. тэр буруу сэтлээрс энэ гарч явах бүрэн боломжтой байдаг байхгүй юу? I mean, whenever I'll use myself as an example. За би дахиад өөрийгөө жишээ болгоод авчи. I mean, I'm preaching all the time. Би дандаа л номлож идэг. But whenever I preach, I prepare a sermon. Тэгээд гэхдээ номлоо ингээ бэлтгэх үедээ It could be driven by different motivation. өөр одоо сэтлээс одоо үүссэн байх боломжтой. It could be driven by I am called as a man of God to preach the word of God. За жишээлбэл би бол эзний үгийг тунхаглахаар дуудагдсан хүн юм а гэдэг тэр мотивац сэтлээс үүсээд тэр одоо үгээ бэлдэж болно. Or unbeknown to me, it's my secret idols working. Надад мэддэггүйгээр миний дотор байгаа нөгөө нэг бузар одоо хурамч хөтэй маань ажиллаа хийгээд би тэн дээр номлолоо бэлдээд байх боломжтой байхгүй. Which is approval. Яг гэвэл эн чинь нөгөө хүлийн зөвшөөрөгдөх штэ тий. I'm actually preparing a sermon Би тэгээд номлол ингээ бэлдээд so that my congregations would like me. манай тэгэнгүүт тэр нь ингээ чуулган маань таалагдхийн тулд би бэлдэж байна. Because if they say, Pastor, that was a great sermon, Пастраас ямар гоё номлол вэ гэж хэлүүлэх гээд штэ. I feel that approval. Тэгэл би тэр нөгөө өөртөө хэрэгтэй байгаа хүлийн зөвшөөрлөө авчлаа. And I also think God approves of me as a pastor. Тэгэнгүүт та бурхан угаасаа намайг пастор болгоод томлоод тусалсан юм гэж хүлийн зөвшөөрж Because байгаа. if people see, it's so silly, but sometimes we believe in the lie from the devil. Тэгэнгүүт энэ аюун ингээ тэнийг юм шиг боловч заримдаа бид нар нөгөө бузар нэгний энэ худал хуурмагт автцсан итгэцэн явж байгаа байхгүй. If I preach a good sermon that people like, Хүмүүс таалагдсан номлол номлочих юм бол they will come back. буцаад ирнэ шүү дээ. If people like my sermon, Хүмүүс миний номлолд одоо дуртай байх юм бол they come back. чуулгандаа ирээл. The offering goes up. Тэгээл нөгөө өргөл өсөөлтэй өргөлийн хэмжээ нэмэгдэнэ. I mean, it's silly to even say that. Ингэж хэлэх нь үнэхээр ингээ тэнэглэл шиг сонсогдчихэж болно л доо. But whenever we preach, Гэхдээ бид нар номлох even for болгондоо something like this, it's a spiritual act. энэ чинь ингээ тийм сүнслэг юм хийгээд байгаа шүү дээ номлон гэдэг чинь тийм. We can still be very mixed in our motivation. Дотроо нөгөө сэтэл маань амар юм холилдсон байж болдог байхгүй. The same is true when you're leading worship. За тэгээ одоо тий магтаалт You're үйлчилж a байгаа. worship leader. Магтаалын удирдагч байлаа гэж бодъё. You're a musician. Тэгээ хөгжимчин байлаа гэж бодъё. Oh, we're doing to bring the glory of God. Эзний алтрыг энэ газар бид нэр авчрах гэж байгаа юм аа. But what you get hurt when they didn't assign you to be the vocal today.
Тэгэнгүүт нөгөө нэг дуучин хүн байлаа гэхэд өнөөдөр чи гоцлоорой гэж хэлэхгүй байнгут яах вэ? We say we love God, so we become small group leader. За тэгвэл бас тэ бид нар бурханд үнэхээр хайртай юм чинь би эсийн бүлгийн удирдагч болсон. Why do you get hurt when people reject you in small groups? Тэгэнгүүт жижиг бүлэг дээр чинь тэ хүмүүс чинь таныг ингээ хүлээн зөвшөөрөхгүй байвал яах вэ? You find out that even though we start with the grace of God, but we oftentimes still go back to being under the law. Эндээс юу харж болохоор гэхээр бид нар яг зөв тэ одоо сэтэлтэйгээр эзнийг хайрлаж зөв хэлсэн ч гэсэн яг явц дундаа бид нар буцаад нөгөө хуулийнхаа дор орох гэдэг. Now, if I'm not careful, За болгоомжтой байхгүй байх юм бол let's just say I preach a very good message би ингээ амар сайн ингээд үг хуваалцлаа гэж бодъё л доо. and I come back and then when I finish my message, Тэгээд эсвэл одоо өнөөдрийн үгээ ингээ дуусгасны дараа тий this side of the congregation says, Pastor, that was a good message. гэсэн энэ нөгөө чуулганы энд л сууж байгаа хүмүүс маань тий заалын эдлийн That хүмүүс was маань so good. ямар гоё үгүй It тий. blessed me so much. Тэгээд надад амар хүрлээ гэл. And I'll be like, oh no, praise glory to God. Оо за эзэн таларна вэ гэж гэдэг юм. But this side Гэтэл энэ талынхан does not say anything to me. юу ч хэлэхгүй. Now, this side is going to be my favorite crowd. Тэгчих юм бол энэ талынхаа хүмүүст би илүү дуртай болчих واخгүй. And that side is the rebellious crowd. Тэгээ нөгөө талаа болохоор энэ нөгөө нэг Do you know how эсрэгүүцдэг хүмүүс. easy it is to sow division within the body of Christ? Тэр иймэрхүү байдлаар эзний чуулган дотор хувааглыг тарих нь ямар амархан бэ гэдгийг бид нар харж байна. Everything that you're seeing on that list of acts of the flesh, it has to do with going back to being under the law. Тэгэхээр нөгөө нэгтэй жагсаалт байсан шүү дээ. Ах бодийн үүс гэсэн тэр жагсаалтанд байгаа бүхэл зүйлсүүд маань юунаас үүсдэг вэ гэхээр буцаад нөгөө хуулийнхаа дор орох гээд байгаа бидний дотоод хүнээс болоод байгаа байхгүй. But you said, Pastor, how is that possible? Because that list talks about sexual immorality, it talks about impurity. Тий ханаар асууж болно л та пастор юу яриад байгаа юм бэ? Энд чи одоо тий итгэж хүмүүсийн талаар ярьж ич садралал бузар булаа одоо юм завхаарлын талаар яриад байна шүү дээ. I'm going to show you how that is possible. За тэгвэл яаж энэнд боломжтой вэ гэдгийг хуваалцъя. See, sexual immorality isn't just sexual immorality in this case. Тэр яг энэ хэсэгтэр байгаа тэр нөгөө бузар булаа байдал садралал It гэдэг нь actually has to do with the idols you have deep inside. дотор ч байгаа нөгөө нэг тий одоо хурамч хөтөнтэй ч холбоотой байхгүй. Яг боддоор гэж харагдахаас гадна. Now, I'll still use me as an example. За би дахиад өөрийгөө жишээ олгоод авчих. What's my idol again? Миний нөгөө нэг хурамч хөтөн чи юу лээ? Approval. Хүлээн зөвшөөрөл тий. If I am not aware of this idol, Хэрвээ би энэ хурамч шүтэний талаар өөрөө мэдэхгүй байвал I'm going to come to a place where my need for approval is greater than what my wife can provide. хэр яах вэ гэхээр би миний хүлээн зөвшөөрөх хэрэгцээ маань эхнэрийн маань надад өгдөг хүлээн зөвшөөрлөөс илүү том болчиход байдаг хөөе. And when somebody else comes along Тэгэнгүүт ингээ хин нэгэн хүн хурж ирээд who says, Pastor, пастра гэдэг. you are so amazing. Пастор үнэхээр гайхамшигтай Oh бол my шүү. God. Оо эзэн минь ээ гэл. See, it's never about the physical appearance, let me tell you. Тэр нөгөө тухайн хэлж байгаа хүнийх нь гадаад байдлын талаар юрдөөсөө биш. It's the hook that's so deep inside of your soul that you're not even aware of. Тэнгууд тэр нөгөө доторчин байгаа тэрийг дэгээд гээд байгаа тэр юм амар гүн байгаад байгаа байхгүй. You haven't allowed the gospel to deal with that hook. Тэр дотор байгаа нөгөө нэг дэгэнд амархан ордог тэр хэсгийг сайн мэдээнд бид нэр бүрэн өгөөгүй байдаг. And for me, that would be the need for approval. Тэнгууд миний хувьд нөгөө тэ хүлээн зөвшөөрөгдсөн байдал байгаа шүү дээ нөгөө нэг одоо хурамчтай маань. And someone comes along Тэнгууд нэг хүн ирээд and satisfy that need. тэр хэрэгцээг хангаад өчгөр Guess what? яадаг гэж. Your heart will gravitate towards that. Тэнгууд тэр одоо хүний зүг рүү зүрх чинь яваад өгдөг гэсэн. So the problem is being under the law.
Тэгэхээр гол асуудал нь хуулийн дор байгаа байдал маань. It's not dealing with sexual immorality, we're dealing with impurity. Энэ нь болохоор ингээл бозор булаа байдал, садралал гэх мэт эдгээр зүйлсүүдтэй одоо тооцоо бодоод байгаа гэхээс илүү The key is living under the power of the gospel. хамгийн чухал нь бид нар яаж энэнд өртөхгүй байх вэ гэвэл сайн мэдээний хүч чадал доор өөрийгөө өгч амьдрах. So what do you have to do? What do I have to do? Тэгвэл би яах ёстой вэ? You got to first admit that we all have it. Тэгэхээр хамгийн түрүүнд болохоор биднэрт бүгдэнд нь энэ зүйл байгаа гэдгийг өөрсдөө бид нар хүлээн зөвшөөрөх ёстой. We all have a standard of acceptance that is outside of Christ. Христээр гадуур хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ биднэрт байгаа гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх ёстой. We all have it. Бүгдэнд маань байгаа шүү. And that is the truth. Энэ бол үнэн. You have to be able to face and admit this truth so that you could be set free. Тэр ингээд энийг өөрөө хүнийг бүр олж мэдэнгүүтээ хүлээн зөвшөөрөөд гимшиж байж энэ маань бид нар чөлөөлөгдөх юм. And another truth that you have to realize. Тэгээ бас нэг үннийг I talked about how do we know if we walk it, if we're led by the Spirit, or if we're still under the law or the acts of the flesh. Тэгээд асуулт шүү дээ тий. Бид нар сүнсээр хөтлүүлээд байна уу, махбодынхоо үйлсээр хөтлүүлээд байна уу гэдгийг яаж ялгах юм бэ гэж. I said the key is in our motivation. Тэгээд сэтэл хамгийн чухал нь бид нар ямар сэдэлтэй байгаа вэ гэдгийг мэдхээс эхэлнэ гэсэн. Or either power, and I gave the illustration of a petrol car versus an electric car. Нөгөө бензин машин уу эсвэл цахилгаан мотортой машин уу гэдэг тэр дүрслэлийг ашигласан санаж байгаа тий. But the truth of the matter is that we are never 100% powered by the Holy Spirit and not 100% powered by flesh. Тэр нэг үнэн нь юу вэ гэвэл бид нар хизээч 100% сүнсээр хөтлүүлнэ гэж байхгүй. Нөгөө талдаа дахиад бид нар хизээч 100% махбодороо ингэж удирдуулаад байдаггүй. Do you know what we are? Бид нар юу гэж? We are hybrid. Бид нар нөгөө юм. I seen so many hybrid car outside. It's just like хослол мотортой гэдэг шиг I've тийм. only been here for less than 24 hours. I've seen this is so many hybrid. Тэр нөгөө хослол мотортой машин шиг бид нар явж идэг гэсэн үг. Би амьдралдаа ийм олон хослол хөдөлгөөртэй машинтай газар ерөөсөө очиж үзээгүй. I think it's prophetic. Ер нь бол энэ бараг иш үзэлгийн үг гэж магадгүй шүү. Every time you see a hybrid car, it reminds you that our motivation are always mixed. Тэгэхээр дараа нь та тий хослол хөдөлгөөртэй бүрөөстэй харах болгондоо бидний мотивац Христ дотор ийм байж болдог шүү гэдгийг санаарай. I wish my preaching motivation was 100% pure. Би миний номлолын тий мотивац сэтэл маань 100% ариун байгаасаа гэж үнэхээр хүсэж байна. But it's still not. Гэхдээ тийм биш шүү дээ. That's why I need Jesus. Тийм учраас надад Есүс хэрэгтэй байгаа. I still need Jesus. Надад одоо ч гэсэн Есүс хэрэгтэй. As long as I recognize my motivation is mixed, I will always cling to Jesus. Тэгээд миний сэтэл маань ингээд ийм хосолсон байдалтай байгаад байгааг мэдж байгаа үе болгондоо байнга надад Есүс хэрэгтэй байдаг. Есүсээс би зуурах шаардлагатай. Which means that I need him to save me from me. Яагаад гэвэл Есүстэй надаас өөрийг маань авраач. Надаас өөрийг маань аврах хэрэгтэй байгаа байхгүй. So we're always hybrid. Тэгэхээр бид нар дандаа юм хослмол байдалтай. And the next thing you have to recognize are the lies that these are the lies of the works of your standard or works of your flesh, the lies. Тэгээд дараагийнх нь болохоор тэр худал хурмаг буюу махбодын үүсээс чинь гарч ирж байгаа тэр худал хурмаг зүйлсүүд. And the lies I believe I share with you. Би нөгөө худал хурмагт итгэдэг ямар зүйл итгэдгээ хэлжсэн шүү дээ. If people like my sermon, I'm a good pastor. Хэрвээ хүмүүст миний номлол таалагдвал би бол сайн пастор. And people like my sermons, God thinks I'm a good pastor. Хэрвээ хүмүүст миний номлол таалагдах юм бол Бурхан намайг сайн пастор гэж бодож байна гэж би боддог. But the silly thing is that my congregation didn't call me into full-time ministry. God called me into full-time ministry. Тэгсэн чинь гол асуудал нь юу юм гэхээр миний чуулганы хүмүүс намайг бүтэн цагийн номлогч байгаач гэж дуудаг байхгүй. Бурхан намайг номлогч байхыг дуудсан. And I'm trying to get approval.
from men as opposed to the one who called me. Тэгсэн чи би те намайг дуудсан нэгнээс тэр хүлээн зөвшөөрлөө авахын оронд хүнээс тэргээ хайгаад байна. See, my problem isn't even with approval. Тэгэхээр миний асуудал ер нь бол хүлээн зөвшөөрлөлттэй тийм ч одоо хамаатай биш. It's getting approval from the wrong place. Буруу газраас хүлээн зөвшөөрлийг хүлээн авах асуудалтай байхгүй. So the number 3 things you have to do is coming back to the Father's love. Тэр юу энэ үед юу хийх ёстой вэ гэвэл Бурхан эзнийхээ хайр руу буцаж ирэх хэрэгтэй. I am a child of God. Би бол Бурханы хүүхчүүд ээ. He loves me no matter what. Би ямар ч байсан гэсэн Бурхан намайг хайрлаа. If I preach a terrible message, Би нэг аимшигын номлол бэлдсэн He ч still loves me. Бурхан надад хайртай хэвээрээ л байгаа. I'm still called by Him. Бурханаар би дуудагдсан хэвээрээ л байгаа. It doesn't matter if you like me or not. Хүмүүс хүмүүст би таалагднаггүй юу огт хамаагүй. He loves me. Бурхан надад хайртай юм чинь. And whenever I feel insecure, and we pastors do feel insecure. Тэгээд би ингээд одоо өөртөө итгэлгүй хэцүү санагдах үед ер нь бол пасторууд тэгж мэдэрдэг шүү заяа. I have to come back to the place where Father God, you love me. Бурхан аав маань намайг хайрлсан яг тэр газар руу би өөрийгөө аваачих хэрэгтэй бол. I am your child. Би таны хүүхэд шүү дээ гэх. You are pleased with me. Таны таалал надад оршдгоо. I don't need to try to please everybody else. Бусад хүн бүрээс нэгийг хайх би шаардлага байхгүй. My Father God is pleased with me. Миний эцэг Бурхан надад тааламжтай ханддаг. And I minister and serve out of that place of being pleased by my Father. Эзэн Бурхандаа таалагдсан тэр тааламжтай байгаа гэдгийг мэдрэмжээсээ би үйлчилж тэгээ би номлож тэгээ би заадаг. Let's stand, let's pray. За бүгдээрээ босоод хамтдаа залбирцгаая. I don't know what the Holy Spirit is speaking to you this morning. Тэгэд энэ өглөө танд ариун сүнс юуг сануулж хэлж байгааг мэдэхгүй. But I want to say that when you begin to recognize this, you're going to find out that it's actually much easier to live and grow the fruit of the Spirit. Хэрвээ ингээд яг энийг ойлгоод ухаарчих юм бол энэ сүнсний үржимсийг ургуулах нь амархан гэдгийг бид нар харж чадна. Because the fruit of the Spirit are not just virtues or characters. Яг тэгвэл энэ сүнсний үржимс чинь бид нар хичээл зүтгэлээр бий болгодог зан чанар ч юм уу тийм одоо чадварууд биш шүү дээ. They are actually attributes of God or character of God. Эднэр нь болохоор бидний Бурхны шинж чанарууд, бидний Бурхны одоо өөрөөс нь гарч ирдэг тэдгээр зүйлс. The love is God's love. Хайр нь бол Бурхны хайр. The joy is the joy of the Lord. Баяр хөөр, баяр баясгал нь бас Бурхны маань баяр баясгал байгаа. It is not by effort or working hard that we grow these fruit. Бид нар хичээл зүтгэлээр юм уу, шаргуу хөдөлмөрлснөөр эдгээр зүйлсүүдийг бий болгож чадахгүй. It's by intimacy. It's by closeness. Энэ нь болохоор Бурхан эзэнтэйгээ ойрхон, үнэхээр дотн хувьчилсан харилцаатай байхаас. Whenever I recognize I have the tendency to go back being under the law. Би одоо жишээлбэл өөрөө буцаал нөгөө хуульд орох гээд явж ин даа гэдгийг анзаарах үедээ I run to him. Би Бурхан руугаа гүйж очдог. I cling to him. Эзнээсээ зуурдаг. I need him. Надад Бурхан хэрэгтэй. And you will begin to experience a transformation in you. Тэгээд эндээс бидний дотоор ийм хувьсган өөрчлөлт болж байгааг анзаарах болно. That is not by effort. Энэ хичээл зүтгэлээр ирдэг зүйл биш. It's not by working harder. Энэ илүүтэй чармааж ажилласнаас бий болоогүй. It's just by being close to him. Бурхантай ойрхон байснаар л эдгээр зүйл бий болж As you байна. follow him. Есүсийг дагснаар юм. The joy of the Lord comes upon you. Тэгээд эзний баяр хөөр бидний дээр ирдэг. The love of the Father just comes inside. Бидний дотор үнэхээр бүрэн бүтнээрээ орж ирж мэдрэгддэг. The patience of our Lord Jesus Christ. Есүс Христийн маань төвчээр
begin to grow. Тэгээд тэн дотор өсөж You эхэлнэ. don't even know how. Яаж өсөж байгаагаа мэдэхгүй те. You become more gentle. Илүү зөөлөн. So let me pray over you. Тэгэхээр би та бүхэн төлөө I'm залбирч going to ask you байна. to place your hands on your heart. Гараа бүгдээрээ зүрхэн дээрээ тавихгүй юу? How many of you know what it means to be under the law for you personally? Хідэн хүн те миний хувьд хуулийн дор байгаа нь юу вэ гэдгийг олж мэдсэн байна уу? I'm talking about that standard Тэр стандартын талаар яг одоо би ярьж байна. because you can't even accept yourself if you don't do those things. Яг тэгвэл тэр стандарттай хүрч чадахгүй тэрнийхээ төлөө юм хийхгүй бол өөрөө өөрсдөө ч хүлээн зөвшөөрч чаддгүй бид нар. You can't even say, I'm good enough if I don't achieve those things. Би ийм зүйлийг авч чадахгүй болвол хүрч чадахгүй байх юм бол би хангалттай сайн биш гэж өөртөө бид нар бод. Whatever that is, Яг тэр зүйл чинь таны хувьд юу вэ? would you be honest with God Бурханд та үннээ хэлэхгүй юу? and say, God, that's it. Бурхан минь ээ, яг л энэ юм байна миний хувьд. I'm still trying to live up to that standard. Би өөртөө тавьсан энэ стандартаа хүрэхгүй л амьдраад байгаа юм байна. I'm still trying to do good by my standard. Өөрийнхөө стандартаар би нөгөө сайн зүйл бий болох гээд хичээгээд байгаа юм байна. I'm back to being under the law. Би нөгөө хууль дор яваад орчиж. Spirit of God, I admit that is my idol. Эзний сүнс энэ бол миний хурамчтай юм а гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. I need Jesus to save me from my idol. Миний хурамчтайнээс намайг авраач. Есүс надад хэрэгтэй байна. I need Father God Эзэн бурхан, эцэг аав надад хэрэгтэй. to whisper to my soul, you are my beloved, in whom I am well pleased. Эцэг бурхны миний зүрх сэтгэл сүнсэн маань хандаж чи миний хайртай хүүхэд миний таалал чамд оршдгоо гэж шивнэн хэлж байгаа хүлээн авахгүй юу? I am pleased. You are pleased with me. Lord, you are pleased with me. Би танд тааламжтай эзэн. Та бурхны үнэхээр тааламжийг эзэн таны тааламж над дээр байдаг. Би таны хувьд хангалттай. Thank you, Lord Jesus. Есүс эзэн минь танд баярлалаа. It is truly amazing grace. Үнэхээр гайхамшигт хайрны хүсэл юм аа. It is not by might, not by power, Ямар ч хүчээр биш, but by the Spirit of God. бурхны сүнсээр юм аа. Set us free. Биднийг чөлөөлөж From the lies тэдгээр худал хуурмгаас that has kept us in bondage for years. олон жилүүдийн туршид бидний хүлж байсан тэдгээр худал хуурмгаас та биднийг чөлөөлж өгч. Help us experience the power of the gospel daily in our lives. Өөрсдийнхөө амьдралд сайн мэдээний хүч чадлыг өдөр болгон мэдрэх тэр эрх чөлөөг та бидэнд өгөөч. We thank you, Lord. Эзэн танд баярлалаа. And we pray this in the wonderful name of Jesus. Есүсийн гайхамшигтай нэрээр гуйн залбирлаа. Amen. 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 Thank you. Thank you very much. Hallelujah. Өнөөдрийн нүгийн төлөө баярлалаа. Өнөөдрөө Pastor Jonathan, thank you very much. Pastor Jonathan, thank you very much for your sermon. Thank you. Yeah. Бүгдээрээ хамтдаа эзний өмнө ерөөлийн залбираад өнөөдрийн цуглаанаа өндөрлөө. Тэгээд манай нэг цагийн үйлчлэл маань одоо эхлэхэд 5 минут болсон байна тий. Өнөөдөр хамт залбирцгаая. Халелуя. Их эзэн минь тань байна. Их эзэн таныг хамгаалж өрөөх болтугай. Эзэн өөрийн нүрийг таны дээр гэрэлтүүлж танд өршөөнгүй хандах болтугай. Эзний тусламж таны амьдралд байж танд амар тайвныг өгөх болтугай. Эцэг хүү ариун сүнсийн нэрээр өрөөн залбирлаа. Амен. Амен. Халелуя. Эзэн та бүхэн өрөөх болтугай.